За hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр Сөүл хотод хийж болох зүйлс болон үзүр үйлчлэгээ. За тэдгээрийн үн терапийн нэр нь ямар үнэтэй байд юм бэ гэдэг талаар бичлэг хүрэхэд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэгийг орохын өмнө лайк болон subscribe дарцгаагаарай. За ингээд бичлэгийг орцгоё. За Сөүл хотыг ерөнхийдөө Азийн том хотуудтай харьцуулж үзэхэд Сингапур, Бээжин, Шанхай, Токиогийн том хотуудтай харьцуулж үзэхэд бол харьцангуй үзүр үйлчлэгээний хувьд бол харьцангуй бага санагддаг. Яг зорж очоод энийг үзэх гэж очин ч гэдэг юм. Тийм юм бол харьцангуй бага байдаг. Нөгөө талаараа бол идэж уух хоол хүнснийхээ талд бол хамаагүй соёл суусан. Тэгээд бас ялангуяа монголчууд биднэрт бол нэлээд тийм таарсан хоол хүнстэй учраас тэр талаас бас илүү юм алдартай байгаад байдаг. Тийм учраас энэ удаагийн бичлэг маань болохоор part 1 нь бол яг үзүр үйлчлэгээний талаар, part 2 нь бол яг зөвхөн хоолны талаар ярина гэсэн. За ингээд хэдүүлээ part 1 рүү орцгоё. За хамгийн ихний сонгож авсан газар маань болохоор Lotte World Adventure. За энэ Lotte гэдэг барилга бол Сөүл хотын баг зүрх гэж хэлчих болно. За яг энэ барилгаараа тойроод үзүр үйлчлэгээ, шопинг болон идэж уух хоолны газрууд маш их байгаад байдаг. За Lotte World Adventure-ийн хувьд бол яг гэр бүлээр аялж байгаа хүмүүс очоод нэлээд тохиромжтой. Эсвэл та найз охинтойгоо явж байгаа бол бас очиход бол нэлээд тохиромжтой газар. За яг ийм амар том хиймэл нуур хийцэн. За тэрэн дээр бол парк барьсан. За түүнээсээ гадна энэ Lotte гэдэг барилга дотор бол энэ парк нь бол байдаг. За тэгээд энэ барилгад ороход бол бас тийм үнэтэй бол биш. Нэг хүний хамгийн үнэтэй яг аялал жуулчлал ихсэг тэр үедээ бол 150 мянган төгрөг бол хүрдэг. За тэгтээ яг аялал жуулчлал баг үеэргүй яг өнөөдрийн байдлаар 3 сарын 18-ны байдлаар Tripsy.com-оос хэрвээ нэг хүний тасалбарыг худалдаж авах гэж бол ердөө 87,330 төгрөгөөр худалдаж авч болох нэ. За тэгээд энэ газар маань болохоор дандаа яг ийм парк яг өвлж ажиллаж идэг, зунж ажиллаж идэг. Яг л энэ маань бас дотор нэг барилга дотроо бас хийцэн байдаг. Барилгын гадаа бас хэсэг байгаа даа гэсэн. За тэр талаар бол бусад паркуудтай харьцуулахад бол нэлээ өөрмөц байдаг бахны. За дараагийн сонгож авсан газар бол Namsan Tower. За энэ Сөүл Tower гэж бас нэрлэдэг энэ газрыг. За энэ маань бол уулан дээр байрлалыг. За бас өмнөх нөгөө хийж болох зүйлс гэдэг бичлэг дээр маань бол дурддагжсэн газар байгаа. За энэ удаад бид нэр яг мөнгөний төлөөд Namsan Tower дээр гарч үзнэ гэсэн. За Namsan Tower-ын дээшээ гарах бол 3 арга байгаа. За алхаад гарч болно, автобусын суугаад гарч болно. Эсвэл кабель кар суугаад гарч болно. За гэхдээ миний тань санал болгох арга нь бол алхаж гараарай. За Сөүл хот маань өөрөө маш том. За тэгээд их хотын дуу чимээ, машины дуу чимээ гэл ер нь аюу тийм дуу чимээтэй хот. За хэрвээ та автобусын суучих юм бол ялгаагүй автобусныхоо дууг сонсороо дээш очино. Кабель кар нь суусан ч гэсэн нөгөө тороосныхоо чимээг сонсороо дээш очичдаг. Алхаад явах юм бол тэр дуу чимээнээс хэсэг ч гэсэн холдноо гэсэн үг. Яг юм мотон дундуур. За дээрэс нь явж байгаа хүнийхээ замыг жишээ нь ингээд юм зөөлхөн хийцэн байдаг. Цэм яг биш юм шиг нэг юм эрзэнтэй тийм байдлаар хийцэн байдаг. Тэгээ алхахад бол ерөөсөө хөлбөмбөл өвдөхгүй айгүй гоё засцсан замтай байдаг. За тэгээ дээрээ гараад Namsan Tower руу гарахад та нэг хүний яг хамгийн үнэтэй үед очиход нэг хүний 60 мянган төгрөг болсон байдаг. За яг аялал жуулчлал багтаа ялангуяа өвөл юм тийм үеэр гарч байгаа үед бол энэ хямдарсан байдаг. За яг өнөөдрийн байдлаар 3 сарын 18-ны байдлаар Tripsy.com дээрээс та тикет маань хямдарсан байна. Нэг хүний 41,262 төгрөгөөр худалдаж авах боломжтой байна. За одоо 3 дахь сонгож авсан газар маань болохоор босоод хэдүүлээ Lotte Tower руу гарна. Lotte Tower дотор маш их юм байдаг гэж хэлсэн те. За Lotte World Aquarium гэдэг далайн амьдралыг харж болох маш олон загас. За түүнээс гадна далайн хав гэдэг үзэж харах маш олон зүйл бол энд бол байдаг. За энэ маань бол Сингапурын нөгөө алдартай аквариумтай харьцуулахад бол тэрэг бол гүйцэхгүй. Гэхдээ хэрвээ та Бээжинд очиж аквариум үзчихсэн бол Бээжингийнхийг бол хол хаяхаар илүү зохион байгуулалттай, тодорхой хэмжээнд ч гэсэн илүү сонирхолтой тийм газар байгаа. Тэгэхээр энэ бол дунджаас дээвэр гэж бол ойлгож болох нэ. За тухайн газрыг үзэхэд бол та 1-3 цагийг зарцуулна. Тэгэхээр яг тэгж бодож төлөвлөж очих хэрэгтэй. За нэг хүний өнөөдрийн байдлаар бол Tripsy.com дээр хямдарсан байна. 51,582 төгрөг төлөвлөл та дотгошоо орох нь. За яг жоох үнэ нэгсэд ирэхээр ер нь 80 мянга руу очиод төхөд ирдэг. Tripsy.com бол ер нь бол аялал жуулчлалаар их хүмүүс явж байна, баг хүмүүс явж байгаас шалтгаалаад ингээд үн терапи нь бол байнгын хямдралтай байж идэг шүү. Тэгэхээр ер нь Tripsy.com-оос юм худалдаж авах бол ер нь бол нэлээд ашигтай байдаг гэж ойлгож байна. За дараачих нь болохоор хэдүүлээ Lotte Tower-ын дээшээ гарна. За Lotte Tower нь бол дэлхийд 4-т ордог билүү 5-т ордог 4-5 үгүй хамгийн өндрөөрөө тэгж ордог маш өндөр барилга байгаа. За яг дээр нь гарсныхаа дараа доор нь байгаа тэр 20-с дээш давхартай барилгууд бол зүгээр л ийм нэг
шалан дээр тавг тавьсан юм шиг харагддаг. Бүх юм ер нь бол танд хавтгай харагдаж эхлэн дээр нь гарсныхан дараа за өглөө гарах, өдөр гарах, орой гарах гэж бүгд тусынхаа одоо нар жаргаж байгаа гоё гэгит үед гарах, орой хотын гэрэл ас үеэр гарах гээл янз бол байдаг. Та яг алийг нь сонирхож байгаас шалтгаалаад тухайн үед гэж гарах хэрэгтэй гэсэн үг. За үнийн хувьд бол хамгийн үнэтэй үедээ нэг 70,000 төгрөг хүрдэг. За өнөөдрийн байдлаар бол Tripzig хүн дээр бас хямдарсан байна. 56,000 төгрөг төлөөл та энэ өндөр барилга дээр бол гарч болох нэ. За түүнээс гадна энэ барилгынхаа одоо юм энэ ч нэг юм битүү байгаа шүү дээ. Одоо яг юм өрөөнд дотор гэх юм уу. Хэрвээ та илүү мөнгө төлөөд бүр энэ өрөөнөөс нь гараад бүр юм одоо задгаа орчинд гарах боломжтой байдаг. За тэр нь гэхдээ Tripzig.com ч юм уу ямар нэгэн вебсайтаас ямар нэгэн аппликейшнээс худалдаж авах боломжгүй байдаг шүү. Очичоод та өөрийгөө одоо нас хүүс за өндөр за тэр бүхнээс чинь шалтгаалаад одоо та гарч болох уугүй гэдэг чинь шийдэгдэг. За дээрэс нь мэдээж нэмэлт төлбөр бол төлнө. За тийм газар байна. За дараагийн газар маань бол Statue of Gangnam Style. За YouTube дээр хамгийн түрүүнд 1 тэрбум үзэлт авсан бичлэг бол мэдээж Gangnam Style дуу маань байгаа. За тэрний зориулаад бол юм нөгөө алдартай бүжгийнхэн гарных нь барилтаар хөшөө бол босгосон байдаг. За гэхдээ энийг очиж үзэхэд бол үнэгүй. Ягаад энэ бичлэгэн дээр оруулж байгаа вэ гэвэл би нөгөө өмнөх зөвлөлт хийж болох үнэгүй зүйлс дээр оруулахаа мартчихсан байсан. Тийм учраас энийг бол оруулсан байгаа шүү. За ингээд энэ удаагийн бичлэг маань бол дуусж байна. Лайк болон subscribe дарцгаагаарай. За тэгээ part 2-ороо хоолтой холбоотой, хоолныхон соёлтой холбоотой бичлэг бол ирэх болно. За тэгээд түр бай guys.